За өнөөдөр үргэлжлүүлээд топик 2-ын уншихын хоосон зай тохирох энэ зөв дүрмийг нь бичснийг нь бүгдээ эндээс олох байгаа. За уншаад үзье. 감기약을 멍멍멍 열이 내렸다. За ханиадны эм гингүүтээ халуун буурсан гэж юм. Тэгэхээр эхнийх нь 멍нораагүй гэдэг нь болохоор ямар юм нэг юмыг тэгэх гээд ингэх гээд гэсэн үг. Тэгэхээр идэх гээд гэхээр жоохон сонирн байна те. Хоёр дахь нь болохоор могдораад гэсэн чи идсэн ч гэсэн гэсэн утгатай орчин. Гурав дахь нь Монгол тэндээ гэдэг нь болохоор идэх байхдаа гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр биш байна. Дөрөв дахь нь болохоор моггүй наасав гэдэг нь болохоор ямар нэг юмыг тэгж дуусгаад ингээд гэсэн утгаар орж байгаа гэсэн үг. Өмнөх зүйлээ дуусгачаа дараагийн үйлдэлийг хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр 먹고 나서 감기약을 먹고 나서 열이 내렸다. ханиадны уусны дараа халуун буурсан. Тэгэхээр иймэрхүү энэ дэр болохоор өгөх тип гэх юм бол топик дээр гарч байгаа дөрвөн болгонуудыг нь үзээд ерөнхийдөө ийм утгатай гэдгийг мэдчих юм бол их зүгээр байгаа шүү. За дараагийнх нь үзье. За саяныхтай адилхан 내일 김밥을 만들려고 재료를 미리 гэдэг нь болохоор маргааш 김밥 хийх гээд за материалыг нь урьдчилаад төрүүлээд гэсэн үг. За эхнийх нь 준비해 놓았다 гэдэг нь болохоор за бэлдээд тавьчихсан. Хоёр дахь нь 준비하곤 했다. За ингээд бэлддэг байсан гэдэг утгаар хэлж байна. Гурав дахь нь 준비하면 된다. бэлдэх юм бол болно гэж байна. Дөрөв дэх нь 준비하는 법이다 гэдэг нь болохоор бэлтгэдэг чамтай, бэлтгэдэг учиртай гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр эндээс 준비해 놓았다 гэдэг нь болохоор арилтыг урьдчилаад 김밥ныхаа материалыг бэлдээ тавьсан гэдгээр нэгэн зөв байгаа. Тэгэхээр энэ дөрмүүдийг нь та бүхэн нэг нэгээр нь бас мэдгүй дүрмээ сайн судлаад тэгээд яваарай. За дараачихын бүгд харах юм бол за бас дүрмтэй холбоотой байна те. Энэ та бүхэн дээр байгаа миний энэ дээр гаргаж байгаа тодруулж байгаа хэсэг байгаа шүү дээ. Энэ асуултынх нь яг өгөгдөл нь яг юу асуугаад юунд хариулах вэ гэдгийг энийг ерөнхийдөө бүгднийг мэддэг байх хэрэгтэй шүү. Бас энийг харж байгаарай. Доогуур зурсан зураастай энэ зураастай байгаа шүү дээ. Эндээ хамгийн тохирох тэр дүрмийг нь доотлох энэ хариултуудаас сонгох нь адилхан утгатай дүрмийг гэсэн үг. За, 버스를 잘못 타는 바람에 수업에 늦었다 гэдэг нь болохоор за автобусанд буруу сууснаас болоод хичээлээсээ хоцорсон. За, энэ дүрм нь болохоор ерөнхийдөө юу байгаа? Ямар нэг юмнаас тийм нэг сөрөг зүйл дээр ерөнхийдөө ашигладаг. Миний мэдхээр бол параме. Тэгэхээр энэний шууд нөгөө дүрм нь болохоор таасе гэдэг байгаа. Тэгэхээр ямар нэг юмны хор уршгаар тиймнээс болоод гэсэн утгаар болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ чинь автобуснаас хоцорсноос болоод хичээлээсээ хоцорсон. Автобусанд буруу суусан болоод хичээлээсээ хоцорсон шүү дээ. Тэгэхээр жоохон сөрөг зүйл дээр хэлж байгааз. Тэгэхээр энэ параме гэдэг нь таасе гэдэгтэй адилхан гэсэн үг шүү. Тэгэхээр энэний зөв нь бол шууд нэг нь. За хоёр дахь нь яга биш вэ гэхээр танан кимэ гэхээр тэгэх замаараа тэгэх юундаа гэдэг би жишээ дэлгүүр орох юм бол дэлгүүр орох замаараа ийм аваад иргээд хэлэхдээ энийг ашигладаг байгаа кимэ гэдгийг. За тан панмёне гэдэг нь болохоор суусныхаа эсэргээр гэдэг нь өөр утгаар яриад үйлдвэрийг өөрчлөх байгаа тохиолдолд панмён гэдгээр ордог байгаа. Дөрөв дэх нь болохоор танан тэшинэ гэдэг нь болохоор суусхийн оронд гэдэг ямар нэг юмны оронд гэдгээр орно. Тэгэхээр энэний зөв хариулт нь тан таасе гэх. Тэгэхээр яг иймэрхүү энэ доогуур зурсан байгаа шүү дээ. Яг энэ дасгалыг хийхдээ адилхан дүрмүүдийг нэр материалууд дээрээс хараад энэ адилхан утгатай дөрвөн юм байна шүү гэдгийг нь мэдсэн байхад ерөнхийдөө зүгээр гэсэн. Тэгэхээр энийг бити мартаарай. Таан энэ параме таасе гэдэг нь болохоор хоёулаа сөрөг зүйл дээр ашигладаг. Тиймнээс болоо тиймний уршгаар тийм утгатай байгаа шүү. За дараачих нь харъя. За дөрөв дээр нь болохоор бас адилхан тийм яг саяныхтай адилхан байна. 자, 회의가 길어져서 약속 시간을
미뤄야만 했다 гэдэг нь болохоор за хурал айгүй ингээд сунжраад үргэлжлээд тэгээд нэг уулзах одоо болцсон цагаасаа одоо болцсон цагаа хойшлуулахаас өөр аргагүй болсон. Хойшлуулах хэрэгтэй болсон. Тэгэхээр энэ 미뤄야만 했다 гэдэг нь болохоор тэгхээс өөр аргагүй болсон. Одоо тийм утгатай гэсэн үг. Тэгэхээр яг энэ дээр харах юм бол те ингээд хойшлуулах хэрэгтэй болсон гэсэн утгаар хэлж байна. За эхнийх нь 미루기만 했다 гэдэг нь болохоор хойшлуулсаар л байсан ямар нэг юмыг тэгсээр л байсан гэдэг утгаар байна. Хоёр дахь нь за 미룰 줄 몰랐다 хойшлуулна гэж мэдээгүй. Гурав дахь нь 미루기가 어려웠다 гэдэг нь болохоор хойшлуулах нь айгүй хүнд хэцүү байсан гэж. Дөрөв дахь нь 미룰 수밖에 없었다. За хойшлуулахаас өөр аргагүй болсон гэж. Тэгэхээр энэний за 미뤄야만 했다 гэж байгаас 야만 했다 гэдэг нь болохоор за 일 수밖에 없었다 гэдэгтэй адилхан утгатай байх нэ. За өдрөө үргэлжлүүлээд 5-аас 8 хүртэл нэгээд өнөөдрийн хичээлээ дуусгая. За дараахыг за хараад юуны талаар одоо их юуны талаар ярьж байгаа гэдгийг энэ доодох одоо хариултуудаас сонгох нь байна. 덥자마자 봄나라로 아침까지 포근하고 따뜻하게. За ингээд нөмрөх төдийдөл шууд ингээд зүудний ертөнц рүү гэж байна. 아침까지 гэдэг нь болохоор өглөө хүртэл ингээд одоо тийм зөөлхөн бас дулаахан гэж байна. Тэгэхээр энэ юуны талаар ярьж байна? Эхнийх нь 장갑, 벨리, 이불, 훈질, 화장품 гэдэг нь болохоор нүүрний бодог, 손수건 одоо гарын альчуу. Тэгэхээр эндээс 이불 гэдэг нь зөв хариулт байна. 자, дараагийнх нь 오늘의 추억을 한 장에 아름다운 모습 그대로 남기세요 гэж байна. За өнөөдрийнхөө энэ дурсамжийг одоо нэг хуудсанд гэж байна. Өөрийнхөө одоо гайхалтай тэр дүр төрхийг тэр чигээр нь одоо дүр төрхийг одоо юу гэмдэ тэр чигээр нь үлдээгээрээ хадгалаарай гэсэн утгаар хэлж байна. Тэгэхээр энэ чиглэлээ нэг ширхгийн хуудсыг хэлээд байна те. 서점 гэдэг нь болохоор номын дэлгүүрийг хэлж байна. 은행 гэдэг нь болохоор банкийг, 빨래방 гэдэг нь болохоор угаалгын газрыг, 사진관 тэгэхээр одоо гэрэл зургийн газар тэгэхээр дөрөвдөх нь байна те. За 7 гарах юм бол 학교 앞 천천히 아이들이 있는지 한 번 더 살피세요. За сургуулийн урд хэсгээр удаан зөөлөн гэж байна. Хүүхдүүд байгаа хэсгийг дахин нэг ингээд эргэн тойрноо хараарай, ажиглаарай гэж байна. Тэгэхээр энэ чиглэлээ 안전 운전 гэдэг нь болохоор аюулгүй жолоодлого, 건강 관리 гэдэг нь болохоор эрүүл мэнд арчилгаа. Гурав дахь нь 전기 절약 гэдэг нь болохоор цахилгаанаа хэмнэх, 환경 보호 гэдэг нь болохоор байгаль орчин хамгаалал. Тэгэхээр энэс зөв нь нэг нь. За 8 гарах юм бол 식사를 원하는 날짜와 시간, 인원수를 선택하십시오 гэдэг нь болохоор хооллохыг хүссэн өдөр, цагаа, дээрээс нь хүнийхээ тоог сонгоно. Хоёр дахь нь 연락 받을 분의 성함과 연락처를 입력하십시오. Тэгэхээр энэ болохоор одоо тэр нэг холбоо барих хүнийхээ нэр болон утасны дугаарыг нь оруулна гэсэн байна. Эхнийх нь 예약 방법 гэдэг нь болохоор одоо урьдчилан захиалга хийх арга замын талаар ярьж байна. Хоёр дахь нь 일정 문의 гэдэг нь болохоор одоо хуваарийн талаарх лавлаж асуухыг хэлж байна. Гурав дахь нь 이용 후기 гэдэг нь болохоор одоо хэрэглэснийхаа дараа ингээд тийм сэтгэгдлээ үлдээдэг шүү дээ. Хэрэглэгч нь тийм хэрэглэсний дараа тэр сэтгэгдэл. Дөрөв дахь нь болохоор 제품 소개 гэдэг нь болохоор одоо бараа бүтээгдэхүүний танилцуулга гэж байна. Тэгэхээр энэс зөв хувилбар нь 예약 방법 байна. За өнөөдрийн хичээлээ бүгдээ энэ хүртэл үзье.